Сайн байцгаана уу? За Монгол бичгийн 2 дугаар хичээлээр бид нэрийн тийн ялгалын нөхцөлийн тухай үзнэ. За нөхцөлөө үзэхээс өмнө бид өмнөх хичээлдэр дурдсан нэгэн хэсгийг сэргээн санацгаая. За Монгол бичгийн монгол үгэнд ордог ийгүлэгчдийг дэвсгэр үсэг, үйл дэвсгэрлэх үсэг гэж ангилдаг. За дэвсгэр үсгийг зөөлөн ба хатуу дэвсгэр үсэг гэж мөн ангилнаа. За яагаад дэвсгэр үсэг гэж нэрлсэн бэ гэвэл үгийн үе ба үгийн төгсгөлд төгсгөж ордог гээгүүлэгч учраас дэвсгэр үсэг. Харин үйл дэвсгэрлэх үсэг гэдэг маань үн дээрхээс эсрэг үеийг хизээж төгсгөж ордоггүй, ардаа заавал эгшигтэй ордог гээгүүлэгчдийг үйл дэвсгэрлэх үсэг гэж нэрлэдэг юм аа. За ингээд тухайн гээгүүлэгчдийг энд тэмдэглэсэн байгаа. За үүнийг та нар бүгдээр мэдж байгаа. Харин зөөлөн ба хатуу дэвсгэр гээгүүлэгчдийг хэрхэн тогтоох вэ гэвэл тухайн гээгүүлэгчдийг эгшгээр тэр дундаа эгшгээр амьлуулан үг болгон тогтоодгоо гэдэг аргыг би хэлсэн. За манланг, багарсад. Манлан гэдэг үгэнд орсон гээгүүлэгчт нь зөөлөн дэвсгэр. Харин багарсад гэдэг үгэнд орсон гээгүүлэгчт нь хатуу дэвсгэр болно. Эдгээрээс бусад гээгүүлэгчт нь үйл дэвсгэрлэх үсэгт хамаарна. За нэр үгийн бүтцийн тухай эргэн санацгаая. За монгол үгийн бүтц ерөнхийдөө язгуур, дагавар, нөхцөл гэсэн ерөнхий бүтцтэй гэдгийг өмнө нь би хэлсэн. Үүнийг дэлгэрүүлэх юм бол нэр үгийн бүтцийг ярих юм бол язгуур, дагавар, язгуурын араас дагавар орно, дагаврын араас тооны нөхцөл, тэгээд тийн ялгалын нөхцөл, хамаатуулах нөхцөл гэж араасаа залгаж ингэж орно. Ийм учраас монгол хэл нь өөрөө залгамал хэл юм а гэдгийг өмнө нь дурдсан билээ. За өмнөх хичээлээр бид тооны нөхцөл буюу олон тооны нөхцөлийн тухай үзсэн бол одоо түүний дараа тийн ялгалын нөхцөл буюу нэрийн тийн ялгалын нөхцөлийн тухай өнөөдрийн хичээлээр бид нар үзнэ. За нэрийн тийн ялгалын 8 нөхцөл байдаг. За бид дунд сургуультай тийн ялгалын нөхцөлийг үзэхдээ 7 нөхцөл байдаг гэж үзсэн. За та нар бүгдээрээ ер нь хөвчлэн санаж байгаа. Одоо тэгвэл 8 нөхцөл болсон. Хамгийн сүүлд орсон чиглэлийн тийн ялгалын нөхцөл бол нэмэгдээд 8 нөхцөл болсон юм а. За эдгээр 8 нөхцлөөс нэрлэхийн тийн ялгал нь бол чиг хэлбэртэй байдаг. Чиг нөхцөл гэж явдаг. Ил хэлбэртэй нөхцөл байдаггүй. Бусад нөхцөлд болохоор ийм ил хэлбэртэй нөхцлүүд байна. За ингээд харгалзах холбогдох нөхцлүүдийг талд нь улаанаар тэмдэглэсэн байна. За одоо эдгээр нөхцлийг тус бүрийн задлан тайлбарлах гэж байна. За эхлээд харьяалахын тийн ялгалын нөхцөлийг тайлбарлая. Гэхдээ дарааллаасаараа бол нэрлэхийн тийн ялгал хамгийн эхлээд байх ёстой. Яагаад энд оруулаагүй вэ гэвэл нөгөө тиг нөхцөлтэй байдаг учраас түүнийг тайлбарлах шаардлагагүй. Тэгээд харьяалахын тийн ялгалын нөхцөл рүү одоо орж байна. За энэ нөхцөлийг хараад бол та нар баг ойлгож байгаа. За хамгийн эхлээд кирилл хэлбэрийг бичсэн байна. Дараа нь монгол бичгийн хэлбэрийг бичсэн байна. За тэгээд жишээ бичсэн. Холбогдох дүрмийн доод талд нь ингэж бичсэн байна. За эндээс харахад бол харьяалахын тийн ялгал бол 3 хувилбартай. Яагаад 3 хувилбартай байгаа вэ гэхээр ямар төгсгөлтэй үгийн араас залгаж бичих вэ гэдгээс шалтгаалж ингэж 3 хэлбэр байдаг. За хамгийн эхний жишээ нь бол багш гэдэг үгийг жишээ авсан байна. За багш гэдэг үгийг монгол бичгээр багши буюу и эгшгээр төгсгөж бичдэг. Ингээд эгшгээр төгссөн үгийн араас ийн гэдэг нөхцөлийг бичсэн байна. За доотлын тайлбар нь болохоор
их шиг би зүгээр товчхон биччихлээ. Дэлгэрэнгүй тайлбар нь их шигээр төгссөн үгийн араас ийм нөхцөлийг дагуулan бичнэ. За 2 дахь хувилбар дээр дэвтэр гэдэг үгийг авсан байна. За доотлол нь дүрм нь ер нь бол энэ гівлэгчээр төгссөн үгийн араас дагуулan бичдэг. Энэ үн нөхцөлийг. Гэхдээ гівлэгчдээс ганцхан сүүл энэ гівлэгч бол ордоггүй. Сүүл энэ гівлэгчээс бусад гівлэгчд гівлэгчээр төгссөн үгийн араас бол үн нөхцөлийг дагуулan бичдэг юм аа. Харин сүүлийнээр төгссөн үгийн араас тэр хамгийн сүүлийн хувилбар үү нөхцөлийг дагуулan бичдэг. Жишээлбэл сонин уу гэж жишээ бичсэн байна. За дараа нь өхөр шөнтийн ялгалын нөхцөл. За өхөр шөнтийн ялгалын нөхцөл дээр ДТ гэсэн хоёр нөхцөл байдаг. За энэ хоёр нөхцөлийг монгол бичиг дээр дараах байдлаар тэмдэглэдэг. За энд яагаад хоёр нөхцөл бичсэн байна вэ гэвэл хамгийн ихний хувилбар нь болохоор энэ энэ хэвтэйгээр тэмдэглэснийг дээгэр уншина. Энэ босоогоор тэмдэглэснийг нь тээгэр уншдаг юм шүү. За энэ хоёр хувилбар маань хоёлаа ерөөсөө нэг л нөхцөл. Энэ хоёр нөхцөлийн алигүр нь ч бичиж, уншиж болно. Харин яагаад ийм хоёр янз байгаа вэ гэхээр энэ дүр гэсэн энэ нөхцөл маань өөрөө хамгийн анхны хувилбар байгаа. Одоо эртний хувилбар гэж болно. Энэ нөхцөл маань өөрөө яван явсаар дуу болсон байгаа. Тэгээ монгол хэл өөрөө нийгмийн байдлыг дагаж хувьсан өөрчлөгдөж байдаг. Зарим үсгүүд нь нэмэгддэг, зарим үсгүүд нь хасагдж байдаг. Ийм хувьсамтгай шинжтэй байдгийн адил монгол бичгийн энэ өхөр шөнтийн ялгалын нөхцөл мөн тэр замыг бас туулж явжээ. За ингээд өмнө авсан нөгөө багш сонин гэдэг үгэн дээр мөн жишээ татан авсан байна. За төгсгөлийн тодруулсан байна тийм ээ. За үүнтэй холбоотой дүрм нь болохоор энэ доод талд нь би мөн товчхон бичсэн байна. За ихшгээр төгссөн үг мөн зөөлөн дэвсгэрээр төгссөн үгийн араас дээрх нөхцөлийг дагуулan бичнэ. За дүрм ойлгомжтой байх гэж бодож байна. За дахин нэгтэлж та нар хараарай. За дараагийн хувилбар нь тур гэдэг нөхцөл байна. За дүрм нь багарсад буюу хатуу дэвсгэрээр төгссөн үгийн араас дээрх нөхцөлийг дагуулan бичнэ. Жишээлбэл дэвтэр гэдэг үгийг жишээ татсан байна. За заахынтын ялгалын нөхцөл. Заахынтын ялгалын нөхцөл дээр мөн хоёр хувилбар байгаа. За энэ хоёр хувилбар бол ерөөсөө ихшгээр төгссөн үгийн араас дагуулan бичнэ. Гівлэгчээр төгссөн үгийн араас дагуулan бичнэ гэсэн ийм хоёр янз байдаг. За ингээд тусынхаа холбогдох жишээг нь авсан байна. Багш гэдэг нь ихшгээр төгссөн үг байгаа учраас үүнийг дагуулan бичсэн. Сонин гэдэг нь өөрөө гівлэгчээр төгссөн. Дэвтэр гэдэг нь мөн гівлэгчээр төгссөн. За бүр яг нарийн ярих юм бол энэ сонин гэдэг нь зөөлөн дэвсгэрээр төгссөн үг байна, тийм үү? Дэвтэр гэдэг нь хатуу дэвсгэр гэж байгаа. Гэхдээ яг энэ дөрвийн хувьд болохоор хатуу байна уу, зөөлөн байна уу хамаахгүй. Ерөөсөө л гівлэгчээр төгссөн үгийн араас энэ номын хэлбэртэй нөхцөлийг нь дагуулan бичнэ гэсэн юм дүрм байгаа. Гарахын тын ялгалын нөхцөл. За гарахын тын ялгалын нөхцөл бол ерөөсөө үгийн төгсгөл харгалзахгүй дагуулan бичдэг юм нөхцөл байгаа. За энэ дээр бол тайлбар хэрэггүй хаа гэж бодож байна. Үйлдэхин тын ялгалын нөхцөл мөн
дотроо 2 янз байгаа. Гэвлэгшээр төгссөн үгийн араас яар, ер гэдэг нөхцөлийг дагуулan бичнэ. Ихшгээр төгссөн үгийн араас бар, бэр гэдэг нөхцөлийг нь дагуулan бичнэ. За би ингээд нөхцөл тус бүр дээр нэг эр үгэнд ордог, эм үгэнд ордог хэлбэрээр нь энд бас эр үгэнд ордог, эм үгэнд ордог хэлбэрээр нь уншиж байгаа гэдгийг та нар анзаарч байгаа хаа. Хамтрахын тий ялгуулын нөхцөл ердөө ганц нөхцөлтэй. За энэ мөн адилхан үгийн төгсгөл харгалцахгүй бүх үгэнд дагуулan бичдэг нөхцөл юм аа. Чиглэлийн тий ялгал мөн адилхан. Нэг л нөхцөл байна. Үгийн төгсгөл харгалцахгүй дагуулan бичнэ. Харин энд уу энэ эр үгийн байна. Энэ харахад хэдий эр үг хэдий боловч эр үгийн нөхцөл хэдий боловч эм үгэнд ч мөн дагуулan бичдэг юм аа. За ингээд нөхцөл мань дуусч байна. За баттгах хичээл дээр та нар юу их вэ гэхээр Дорнод аймгийн Сумдын нэрсийг тий ялгуулын нөхцлөөр бол хувилгаад нөхцөл ба саяны үтсэн нөхцлүүдээ мөн энэ аймаг сумынхаа нэрсийг сайн тогтоож мэдлээрэй. За манай аймаг 14 сумтай юм байна. Төв нь болохоор хуучнаар Чавсан хот гэж нэрлсэн. За энэ хуучин нэрээ биччихлээ. Аймаг нь Дорнод аймаг. За ингээд засаг захиргааны нэгжийнхээ нэрсийг нүдлээрэй. Тэгээд тий ялгуулын нөхцлөөрөө хувилгаж дэвтэр дээрээ бичээрэй. За мэдхэд илүүтэхгүй энэхүү зүйлийг та бүхэн уншаад хөрвүүлээрэй. За ингээд дэвтэр дээрээ би даач хийсэн дасгал ажлуудынхаа зургийг дарж миний энэ постн доор сэтгэл хэлбэрээр илэрхийлж зургийг нь байршуулаарай. За ингээд та бүхэнд амжилтыг өрөөе. Баяртай.